За ганц мод гашуун сухад хил холболтын төмөр замын асуудал яагаад сөхөгдсөн бэ гэхээр Монгол Ардын намын даргын сунгаатай холбоотой нэгнийгээ харлуулах гэсэн, ялангуяа нэр дэвшигчийг харлуулах гэсэн ийм зорилгоор ийм мэдээ явагдаад байгаамаа. Тэгэхээр Монгол Ардын намынхан маань жоомоо алах гэж бити гэрээ шатаачаач. Улс орноо бити хорлоосоо. Энэ бол маш өндөр фильтртэй хийгдсэн ийм засгийн газар хоорондын хилцээр шүү гэдгийг бас хэлмээр байна. За хэвлэлээр яригдж байгаа зүйлүүд дээр бол бас зарим нэгэн тайлбарыг өгье. 10 тэрбум долларын лойр гэж яриад байгаа. Энэ шиг худлаа ор онцгой гүтгэлэг бол байхгүй. Би энд бас бичсэн байгаа. Энд 247 сая тонн нүүрсний тухай ярьж байгаа 16 жилийн хугацаанд. Энэ 247 сая доллар нь 25-аас 29 онд 27 сая тонн, 30 оноос эхлээд жилийн 20 сая тонноор нийтдээ 16 жил явагдах нүүрс болох гэрээний асуудал яригдж байгаамаа. За энэ 10 тэрбум доллар гэх чинь энэ үлгэр нь яаж гарсан бэ гэхээр энэ 247 сая тонн нүүрс ойролцоогоор 250 сая тонн нүүрсийг 40 долларын хямдаар борлуулчлаа. Энэ хоёрын зөрөөнөөс энэ нөхдүүд 10 тэрбум доллар олчлоо. 10 тэрбум долларын лойр хийчлээ гэдэг асуудал яриад байгаа. Тэгэхээр энэ бол нэгдүгээр дор үндэсгүй гэдгийг хэлье. Эрдэнэс тавталгын компани өнөөдөр хоёрхан замаар нүүрс борлуулж байгаа. Эхнийх нь бол уулуурхайн биржээр, энд нь бол DAF буюу тээврийн хүнс орцсон үнэ. Урт хугацаат гэрээнүүд бол амны нөхцлөөр буюу тээврийн үн ороогүй байдаг. Тэгэхээр энэ 40 доллар гэж яриад байгаа энэ зүйл дотор чинь тээврийн үн орд юм аа. Энэ тээврийн үнийг Монголын төмөр зам, Монголын тээвэрчид тээвэр хийж энэ Монголд үлддэг ясам дээр Монголд үлддэг мөнгө баггүй юу? Үн бол өөрөө хөдөлдөг үн. Өөрөөр хэлбэл улирал тутам энэ индексүүд хөдлөхөөр энэ үн нүүрсний үн өсвөл дагаад өсдөг. Ийм л үн. Тэгэхээр энэ үнийг хөдөлгөөнгүй 50 хэдэн доллараар хийсэн мэт ийм буруу зөрүү зүйлийг хэлж байгаа. Гашуун сухад ганц модны хил холболтын хилцээр бол хоёр улсын засгийн газар хооронд хийгдэж байгаа анхны хилцээр. Бид нар хууль тогтоох дээд байгууллага буюу улсын хурал талаасаа үндсэн чигээ батлуулж, сойрхон батлуулсан 2 удаагийн фильтрээр орсон. За дээрэс нь хүчний байгууллагууд болох авилгатай тэмцэх газар, цагдаа, тагнуулын байгууллагуудаас бас энэ хилцээрийг байгуулахад бид нар албан бичгээр зөвшөөрлүүдээ авсан. Ийм л хилцээр байгаа. Тэгэхээр энэ бол ямар нэгэн хувийн компани биш, хоёр улсын засгийн газар хилцээрийн дагуу хоёр улсын төрийн өмчт компаниудын хооронд хийгдсэн хилцээр шүү гэдгийг хэлье. Миний өмнөх ажлын хэсгийн дарга бол засгийн газар хэрэглэх газрын дарга учрал сайд байсан. За энэ намайг автал 55 удаа энэ ажлын хэсгийг хуралдаж асуудлыг шийдэх гэж явж исэн ийм протоколууд нь бол байгаа гэдгийг хэлье. За тэн дотор миний санаж байгаагаар энэ яригдаад байгаа 3-ыг цогцоор уурхай хүчин чадал нэмэгдүүлэх, гашуун сухад ганц модын төмөр замын хил холболт, нүүрс судалдаалах гэдэг зүйлийг 3-ыг цогцоор нь шийднэ гэдэг зүйлийг бол тохирсон байсан. За дээрэс нь өмнө үүссэн маш олон нөхцөл байдлууд яригдсан. Тухайлах юм бол Бүгд найрамд хятад улсын талаасаа бол маш их хөрөнгө оруулалт тийм ээ 7.7 тэрбум шиг санаж байна юаны хөрөнгө оруулалтыг хийсэн. За мөн энэ төмөр зам ашиглалтанд орсон бол бид нар олох байсан боломж буюу өөрөөр хэлбэл алдагдсан боломжийн өртгийг ахиж нэхэхгүй. Гэрээг 20 жилийн хугацаатай хийнэ гэдэг нөхцөлийг тавьчихсан ийм зүйлүүд бол байсан. За үнийг бол мэдээж урд нь байсан компаниудын үн бодох индекс аргачлалаар бодож өгөөч. Тэр нөхцөлийг дордуулахгүй байгаа ч гэдэг ийм зүйлүүдийг бас энэ ажлын хэсгийн хуралдаануудын явцад шийдсэн гэдгийг нэмж хэлье. Хэрвээ одоогийн засгийн газар Зандан шатар ерөнхий сайдын засгийн газар энэ гэрээ муу олжээ, хилцээр муу олжээ гэж үзэх юм бол энийг зогсоох бүрэн боломжтой. Энэ хилцээр дотор мэдгдлээ өгөөд гэрээг сайжруулах боломж нь бий. Мэдгдлээ өгж энэ гэрээг зогсоох боломж бий. За эцэст хэлэхэд Бүгд найрамд хятад улсын China Energy компани Эрдэнэс тавталгын компаниас 1 тонн нүүрсийг хүчээр дээрэмдэж аваагүй, хүчээр аваагүй. Энэ хоёр компани хоорондын хийсэн гэрээний дагуу явж байгаа гэдгийг хэлье.